Өнөөдөр амар гоё өдөр юм. Вау. Nice. Хай. Өнөөдөр 2025 оны 9 сарын 14-ний өдөр. Өнөөдөр би ингээ уулан дээр гараад ирсэн байна. Ер нь сая түрүү 7 хоногоос хойш нэлээд сэрүүхэн болцсон. Ингээ амнаас бүр уур гараад байгаа. Тэгэхээр өнөөдөр хоёр миний талаар ярих гэж бодож байна. Нэг нь болохоор ер нь ингээд нэг би өөртөө амар хатуу ханддаг болохоор бусдад бас амар өндөр шаардлагатай байж юм уу? Бусдад жоохон хатуу хандлагатай байдаг юм байна гэж бас айгу анзаарсан. Тэгээд начин хүмүүс бас айгу их байдаг юм шиг үлээ. Юу гэхлээр одоо багасаа ч юм уу амар тийм янз бүрийн алдаа хийх хэрэггүй гэж бодоод ч юм уу тэгээд өсөж хүмүүжсэн. Эсвэл заавал ингээд би сайн байх ёстой ч гэдэг юм уу тэгэж өөртөө амар шаардлага тавьдаг. Тэгээд сурчаар тэгээд сурчаар ингээд өөрийнхөө ингээд зан характер юм шиг тогтоод үлдчихдэг. Тэр нь ер нь бол яг амьдралын бүхэл ингээд зүйл дээр гарч ирээд тэг яг өөртөө хатуу хандаад байгаагаа би л ер нь их анзаарч байгаагүй. Зүгээр л тэрийг амар юм би ингээд амар тэмцэх чадвартай ч гэдэг юм уу зоригтой эсвэл ингээд илүү одоо юу гэдэг төвчээртэй ч гэдэг юм уу тиймэрхүү ингээд юм зүйлээ гэж бодож ингээд нэг холцсон тэдрийг ялгаж залгаж чаддаггүй гэх юм уу. Ямар нэгэн зүйл дээр одоо ингээд алдаа хийгээд ингэчгээрээ за би бас ингээд болно штэ гэдэг юм бодохгүйгээр би яагаад ингэж юу эсвэл би заавал ингээд амар сайн байх хэрэгтэй штэ эсвэл дараа нь би дахиад ингээд яамаа ч гэдэг юм уу те илүү ингээд сайн болно гэдэг ч юм уу. Яг тэр өнцгөөс нь хараад идэг. Тэгэнгүүт яг тэрнийх нь бас ингээд зарим зүйлүүд нь болохоор өөртөө ингээд хитрхи хатуу хандаад тахаар бүх зүйлийг ингээд нөгөө алдаагүй хийх ингээд юм сонирхолтой тий. Тэгэнгүүт өөр хүмүүс ингээд бас жоохон юм очир дутагдaltaй иймэрхүү байхаар жоохон тэдрийг ингэчгүй яасан болж гэдэг юм уу тий. Тэг хүн болгон өөр гэдгийг бас тэндээс хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж ингэж харагдаж байгаа. Ажлын тал дээр ингээд надад тэр зам маань айгүй гарч ирдэг. Заавал ингээд ажлаа юуныхан дагуу хийх ёстой ч гэдэг юм уу. Эсвэл энэ чинь ийм л байх ёстой, ингэхгүй бол болохгүй ч гэдэг юм уу. Яг тэр байдлаас нь айгүй би харж жоохон бусад ханддаг гэх юм уу, шаардлага тавиад идэг. Тэг яг ажлын тал дээр бол бас яг зарим нэг дүрм юмд бол байх ёстой л байх л та. Гэтэ тэр нь бас ингээд нэг юм хитрээдж байгаа юм уу? Нэг тиймэрхүү байдал надад ажиллагдсан. Тэгээд тэрэнд би гол нь өөрөө амар стресстэй. Тэгээд тэрнээс олж ингээд амар саналал. Тэр нь ингээд миний ингээд амьдралын амар тийм ихэнх хэсэг ер нь шингэсэн. Эсвэн хэсгийг ингээд эзэлсэн гэх юм уу байсан. Тэгээд тэрнээс үлдээ ингээд нэг ажлын бүр ингээд burnout болцсон. Бэсник би яг түрүү жилээс хойш ингээл анзаараад ингээл явсараа л. Тэгэл одоо зүгээр яг тэр орчин тэр байдлаасаа би зүгээр л яг гарах хэрэгтэй байна гэдэг шийдвэр гаргаад тэгээ ажилласаа юм бол гарч байгаа. Энэ сарда ажиллаа хүлээлгэж өгөхөөр болсон байгаа. Ямар нэгэн ажилд шууд бас орохгүй гэж бодоод байна. Тэгээд ер нь бол ингээ юмыг амар ажиллаад өнгөө зураад тэг чимээгүй байж сураад тэгээд тиймэрхүү байдал надад амар хэрэгтэй байгаа. Би өөрөө тэрийг хүсэж байгаа байхгүй юу. Тэгэд миний лав одоо ингээд бодож байгаа зүйл болохоор ингээл миний амьдралын утга учир юу юм бэ гэж ингээл амар хүмүүс яриалдаг шүү дээ. Тэгтээ яг тэрийгэ хүмүүс сайн ойлгохгүй ингээл явдаг. Би ч гэсэн бас яг амар амжилттай байх хэрэгтэй гэж боддог. Тэгээд яг гэр бүлтэйгээ ингээм амар гоё сайхан амьдрна гэж боддог. Гэхдээ хамгийн гоё юм нь миний ингээ яг амьдралын ингээл амар гоё
утга учир эсвэл би яг юу хийсэж байгаа юм бэ гэдгээ ингээд би нэлээд нухацтай бодсон чинь амар гоё халуун дулаан ингээ ярилцдаг, хөвгөлтэй тий хөвгөлтэй байх үед хөвгөлтэй байдаг. Тийм ингээ гэр бүлтэй байгаад тэгээ тэрэндээ ингээ амар гоё цагаа зарцуулах, сэтгэл зүрхээ зарцуулах. Тэр нь миний амьдралын амар утга учир юм байна гэж би ер нь хараад байгаа. Би яг хичнээн ингээл өөрийнхөө ингээл хувь хүний хөгжүүлэл, карьераа хөөн гээл айгүйх ингээл зорь татаал те ингээл ажиллаж байгаа ч гэсэн яг миний цаад ингээд миний амьдралын утга учир үнц нь юу вэ гэхлээр би ингээ амар гоё ингээ гэр хэсэгтэй байхыг хүсдэг гэх юм уу. Би нэг хичээнд нэг хэсэг амьдардаг байхдаа би ингээл ажиллаа тараал ингээл очсон чинь их ч ингээл миний хувцыг угаацсан ахгүй юу. Тэгэл тэр үед би бүр өмнө би яг тийм мэдрэмж авч байгаагүй юм шиг байгаамаа. Тэгэл гэрт ирээл ингэсэн чинь миний ингээл хувц бүгд ингээл угаагдцсан хоол ингээл бэлэн тэг гэрт орж ирэхээр ингээм амар гоё гэр дулаахан тийм байсан. Ингээд би бүр яг тэр үед бүр миний ингээд амар хайр хүрээд амар гоё аз жаргалтай ингээд би мэдэрсэн байхгүй юу. Өөрийгөө ямар хацтай юм бэ би гэдэг ийм халамжтай ийм гоё ихтэй байгаад амар баярлсан. Тэгээ гэр бүл гэдэг амар чухал төрсөнч байсан. Тэ үнэхээр одоо хамт ингээд амьдраад ингээд зохиоцсон байгаа гэр бүлч байсан. Тэднэр нь ингээ хүний хамгийн амьдралын гол утга учир гэдгийг яг өөрийнхөө ингээд нэг байгаа нөхцөл байдалтай амар сайн ойлгоод ухаарад аваасаа тэгээд яг хүн болгоны нөхцөл байдал өөр болохоор миний ингэж ярьж байгаа зөвхөн миний л тулсан амьдралаа шүү дээ тий. Би одоо жишээ нь бүр амар хэцүү ингээл нэг гадуур сошиалар явдаг шиг ч юм уу эсвэл зарим нэг хүмүүсээ сонсч байсан тийм бол амар хэцүү нэг хаард амьдралтай байгааг болохоор яг би илүү гэгээлхээр илүү ингээ гоёор хараад байж магадгүй. Гэхдээ л хичнээн амар хэцүү амьдралтай амар ингээ тий дарк ингээ байдлаар өссөн байсан ч тэр бид нар өөрснөө ингээд яг ухаарж ойлгох нь л чухал. Тэгэл тэр дарк байсан юм дахиад даркаар нь өргөжлүүлэх үү тий. Тэрийгээ илүү гоёор болох уу гэдг нь яг тэр бидний сонголт байгаа байхгүй юу. Тэгэл яг өөрийнхөө үнэтэй л яг нүр тулж ээж миний амьдрал юм байсан тий. Гэхдээ би энийг хүсэхгүй байж гэдэг юм уу. Тэгээ амар гоё эргээр олж харах нь л амар чухал. Эсвэл ингээд нөгөө хүмүүс амар юм хашраад ч юм уу зовлон үзэхээрээ ста би тэггүй гэд тэгдэг бас амар бурууха. Би одоо жишээ нь ингээд хичнээн гэр бүл зохиогоод салсан ч байсан. Би л амар дахиж илүү аз жаргалтай тийм гэр бүлтэй болно гэж амар итгэдэг. Тэгээд амар гоё хурмаа хийн гэж бас боддог. Тэгээд сүүлийн үед бас яа би ингээд амар гоё ингээд нэг л амьдран би тэгээд амар гоё хурмаа хийн гэж боддог болсон. Тэгээд хитцээж сэтгэл найдраа битээ алдаарэ. Би ч гэсэн угаасаа алдаагүй. Тэгээд тэрэнд амар гоё ихтэй амар гоё эрэг байдаг болохоор харьцангуй надад бол одоо салалт ч юм уу те одоо ингээд охиноо газар өсгөө явж байгаа тэр байдал бол надад нэг тийм хэцүү байдаггүй. Тэгээд тийм болохоор номер 1 гэр бүл гэдгийг сүүлийн үед амар ингээд point болгож авч байгаа гэх юм уу. Тэгэл тэр ингээд яг тиймэрхүү юм гарахаар ямар гоё юм бэ. Би ямар хацтай юм бэ гэж амар тэгж нөгөө талархаж хүлээж авдаг болсон. Тэгээд миний охиныг бас ингээд харж уж байгаа аав ээжтэй байгаа нь ямар гоё юм бэ тий гэл би үнхээр амар хацтай байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тийм болохоор тэрийгээ би бүр ингээд олж хараад амар гоё хайр хүрэл ингээд тийм байгаа ойрд. Тэгээд энэ талаар ярихыг хүссэн. За тэгээд өнөөдөртөө ингээд бичлэгээ дуусглаа. Баяртай.